Туулын ордны замын төслийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар зогсоолоо. Багш нарын цалин 5 дугаар сарын 1-ээс 50% нэмнэ. Эрх намар дотоодын хүнсний ногоо болон Улаанбуудаан үн 60% өсөх төлөвт байна. Өнөөдөр хүүхдүүдийн тоонд тааруулж барьсан сургууль ирээдүйд хоосрох магадлалтай байна. Оройн төрийн үзэгчдээ эдгээр болон бусад мэдээг 7 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Туулын хордны замын төсөл дээр засгийн газар 2 хоногийн зайтай 2 өөр шийдвэр гаргалаа. Тодорхойлбол өнгөрсөн даваа гарагт байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг очир төр зогсоогоод байсан Туулын хордны замын төслийг үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон. Харин өнөөдөр ерөнхий сайд учрал энэ төслийг буцаагаад түр хугацаанд зогсоочглоо. Засгийн газрын энэ шийдвэрийг эрх баригч намын зарим гишүүд эсэргүүцэж төгжрлийг бууруулах төслөө зогсоолоо гэж шүүмжилж байна. 2 хоногийн өмнө байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг очир Туулын ордны замын төслийг үргэлжлүүлэхийг зөвшөөрч байна гэж мэдэгдэхдээ ерөнхий сайдтай зөвшөлтсөг байсан бололтой. Иймдээ ч өнөөдөр засгийн газрын хуралдаанаар энэ төслийг төр зогсоолоо. Хууль хяналтын байгууллага энэ Туулын ордны замын төсөлтөд холбогдуулаад энэ үүсэт байгаа хотын удирдлагуудыг шалгаж үн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь гаргахгүй бол иргэд олон нийтийн дунд бас энэ төөрөгдөл үүсэх байдал бол одоо хэмжээнээс итэрлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим одоо нийгэмд үүсэж байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэглэлзүүдээр эцсийн зэг тавьтал Туулын хордны замын төслийг зогсоож байна. Уг нь ардчилсан намаас Туулын хордны замын төслийг төр биш бүр зогсоохыг ерөнхий сайдаас шаардсан. За энэ тэдний шаардлага 100% биелсэн гэж үзэх боломжгүй. Гэсэн ч засгийн газар үйлдэл хийж шийдвэр гаргасан учраас за одоо энэ төсөлтэй холбоотой хардлага дагуулсан асуудлуудыг эцэслэж хариуцлагын асуудлыг ч мөн хөндөх ёстойг хэлж байлаа. Төсвийн мөнгөөр зээлээр асар олон бүтээн байгуулалт нэртэй маш их хүрлэгэн зардал эргэж хардмаар маш олон зүйл болж байгаа. Эргээд яг энэнийг цаг хугацааны явцад энэ удирдлагууд солигдох үед энэ хуучин удирдлагууд ялангуяа одоо байгаа удирдлагууд юу хийсэн нь бол ил болно. Ингээд харамсалтай зүйл нь юу гэхээр бид нар үеийн үед ингээд хэдэн дарганаар нь ингээд буруу явснаас болоод төр нь жил болгон нэг юмны сонсгол хийдэг, жил болгон аль нэг даргийнхаа бурууг их хурал дээр нотлох гэж хичээдэг, ийм шүүх хурал хийдэг ийм нэг муухай жишг рүү ингээд тойрог руу яваад ороод байна л да. Харин нөгөө талд Туулын хордны замын төсөл үргэлжлэх ёстойг хатуу байр суурьтай гишүүд Монгол Ардын нам дотор цөөнг байна. За учир Монгол Ардын нам сонгогчдод амласан мөрийн хөтөлбөртөө Туулын хордны замыг барьж төгжрлийг бууруулна гэж тусгасан. Гэтэл одоо улс төржилтөөс болж энэ амлалтаас ухрах ёсгүйг сануулж илаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан ажиллал нь Туулын хордны зам байхгүй. Тэгээд Туулын хордны замыг өнөөдөр бүтээн байгуулалтад мөн л улс төрчдөөс болоод зогслоо гэж би харж байгаа. Тэгээд Монгол улсын хөгжлийг ер нь хоошин татах ийм бодлого, ийм асуудал ер нь бас байдсан байна. Хоёрт үнэхээр энэ Туулын буруусгаа яриадсэн бол тэгвэл тэр Туулын иргэд дээр барьж байгаа тэр орносоосноо яах вэ? Анхнаасаа дэрийг барихад энэ жигсэж байгаа усад очиод Туулан хамгаалаж ихсэхгүй байсан. Иргэдийн санал бол Туулын ордны замаа барих ёстой гэдэг байдал дээр 80 орчим хувьтай дэмжлэгтэй байлаа шүү. Байгаль орчинд тэр үнэлгээнийх нь асуудлыг мэдээж одоо мэргэжлийн хүмүүс нь үзэх ёстой баг. За бусдаар бол одоо явуулах ёстой гэж бодож байгаа. Тэгжээд түгжлээ шийднэ. Тэгэхгүй бол хүн ам маань жилбэр өснө нэмэгдэж байгаа. Дээр нь одоо машин бол жилдээ 70-80 мянгаар Улаанбаатарт нэмэгдээд шүү дээ. Энийг яаж зогсоохын зүйлдээ тэг зогсоолно. Хийгээд байгаа шийдлүүдийг нь дэмжих ёстой л гэж үзэж байгаа. Ийхүү Туулын ордны замын төсөл зогсож байгаа нь сөрөг хүчний шаардлага иргэдийн эсэргүүцлээс олсон гэхээсээ илүүтэй эрх өргөч нам доторх бүлэглүүдийн эрх ашигаас шалтгаалсан байж магадгүй байна. Ардын намын дотоод улс төрийн намын орондох улс төрийн сэдв болчлаа шүү дээ. Би түрүүн хэлсэн шинжлэх ухаан болоод хууль эрх зүйн асуудлыг шийдэх ёстой байдал улс төрийн шийдвэр болгоо явж байна. Энэ нь өөрөө одоо Туулын ордны замыг одоо байгаагаар нь тавихгүй байх гэдэгтэй биш. Энэ нь өөрөө зөв буруу юу гэдэг тухай бодох ёстой. Ийхүү Монгол Ардын нам доторх толигдсон нийслэл рүү хальж улс төржилт ширүүсэж байгаа энэ үед нийслэлийн Монгол Ардын намын хороо маргааш хуралдана гэсэн тов зарлагдаад байна. За энэ хурлаар ямар асуудал яригдах нь одоогоор тодорхойг байгаа юм а.
3 сар үргэлжилсэн багш нарын цалингийн хэрүүлт цэг тавилаа гэж боловсролын сайд Инх Амгалан мэдгдлээ. Тэрээр эх сарын 1-ээс багш нарын үндсэн цалинг 50%-аар нэмж бүх нэмэгдлийг үндсэн цалингаас нь тооцож олохоор болсон тухай мэдээллээ. Гэхдээ цалин нэмэхэд санхүүжилт дутах учраас энэ жил шинээр барихаар төлөвлөсөн ч газар олдохгүй байгаа сургууль цэцэрлэгийн төслийг хойшлуулах юм байна. Мөн зарим шаардлагагүй төслүүдийг ч зогсооно гэлээ. Энэ мэтчлийн салбарынхаа төсвийн хүрээнд зохицуулалт хийж төсөвт тодтгол хийхгүйгээр багш нарын цалингийн асуудлыг шийдэх боломжтой гэж Инх Амгалан сайд ярьлаа. Хуучин бол одоо багш нарын цалин сая 480 мянган төгрөгөөс тийм үү? Одоо шинэ нэмэгдлэр бол багш нарын цалин 2 сая 450 мянган төгрөг ойролцоо. Үндсэн цалин. За тэгэхээр одоо энэ 2 сая 450 мянгаас бүх нэмэгдлүүд чинь нэмэгдэнэ л гэсэн. А одоо бол яаж яах вэ? Цалингийн хуучин сая 450 мянган байсан сая 750 мянгаас нь цалинг нөгөө 2 сая 400 болгочоод цалин үндсэн цалин чинь 2 сая 400 болсон шүү. Харин нэмэгдэл чинь бол хуучин сая 700-аас бодно шүү гэдэг нэг ийм шийдвэр гарсан байсан шүү дээ. Одоо бол нэмэгдсэн суур цалин буюу 2 сая 450 мянгаас одоо энэ бүх нэмэгдлүүд нэмэгдээл гэсэн. Тэрээр өмнөх боловсролын сайд Наранбаярыг үйлдвэрчний эвлэлтэд маш муу хэлэлцээр хийсэн гэж шүүмжиллээ. Угаарч зохицохгүй багш нарын цалингийн бүтцэд өөрчлөлт оруулахдаа нарийн зохицуулалтыг орхигдуулж боловсролын салбарын хувьсгал зарлалын тогтолцоогч эвдсэн гэлээ. Ийм хувьсгал зарлалын шинэ тогтолцоог нэвтрүүлж байгаагаа мэдгдсэн юм а. Сарын 1-ээс ойлгомжгүйгээр цалин өсний тогтолцоо шилжсэн учраас нөгөө хувьсгал зардал багтдаг багшийн цалин сургуулийн хөгжлийн зардал бол 90-10 гэдэг харьцааг эвдэрсэн. Хуучнаар бол яг одоо хуучин тогтолцоо руугаа шилжээд 100% цалингийн санхүүжүүлдэг 100% урсгалын одоо санхүүжүүлдэг ийм хувьсгал зарлалын тогтолцооны эвдэж хайсан учраас өнөөдөр засгийн газраар одоо бид нар хувьсгал зарлалынхаа шинэ тогтолцоог батлуулаад энэ дээр үндэслэж багш нарынхаа одоо нэмэгдэл цалин одоо нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдээ олох одоо энэ түүхний шийдвэрийг одоо бас ингээд Монгол Улсын засгийн газар өнөөдөр гаргаж байна. Гэхдээ энэ ямар ч дэвшил биш. Одоо та бүхэн үндсэн суурь цалин цааш нэмэгдүүлээд явъя гэвэл нэрсэн дүн рүү оруулж үндсэн суурь цалингийн эзлэх хувь хэмжээг сайн нэмэхгүй бол энэ салбарт чинь залуу хүн орж ирэх болчиход шүү дээ. Нэмэгдлүүд ихтэй болсон учраас 50% харьцаар орсон учраас суурь цалингаа нэмч чаддаг. Ийм нөхцөл байдал өнөөдөр Монголын төрийн алба тэр чигтээ баригдсан байна шүү дээ. Гаднаас нь харахад нэгс баг цалинтай юм шиг. Тэгээд тэтгэвэр тогтоолохоор үндсэн суурь цалингаас тооцдог учраас учиргүй байгуулдаг. Ер нь бол 12 сарыг дуустал төсвийн хуваарийг бид хийлгсэн. Хүрнэ. Ийхүү багш нарын цалингийн асуудлыг шинэ хуучин 2 сайд нь өөр өөрсдийнхөө тайлбарлаж аль аль нь багш нарын цалин 50%-аар нэмсэн гэж ам уралдан ярьцгааж байна. Улсын хурлын гишүүн Булган Туяаг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутгаж яллагдагчаар татан хөлийн хориг тавиад байгаа. Түүнийг Зандар шатрын засгийн газрыг огцруулсан чуулганыг хуралдааныг удирдсныхын төлөө үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасан. Тэгвэл Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн гаргасан энэ шийдвэрт олон улсын парламентын холбоо харамсаж байгаагаа илэрхийлж Булган Туяа гишүүний асуудлыг анхааралтай харуулжээ. Энэ тухай олон улсын парламентын холбооны хаврын ээлжилт ассамблед оролцоод ирсэн Номин Чимэг гишүүн ярьлаа. Олон улсын парламентын холбоо бол парламентын дипломаси буюу парламент хоорондын олон улсын харилцааг хөгжүүлэх ийм зорилготой. За дээр нь энэ бол парламент гэдэг нь ард түмнээс сонгогдсон төлөөлөгчтэй парламентыг хамгаална гэдэг бол ардчлалыг хамгаална гэдэг ийм үдэл санаанд орногдсон ийм байгууллага байдаг. Хүний эрхийн парламентчдын хорооноос нэлээд ноцтой хэрэгүүд дээр бол бид өөрсдөө очиж ажилладаг. За миний хувьд бол өнгөрсөн жил жишээ нь Турк улсад очиж шоронд хоригдож байгаа одоо хуучин парламентчтай уулзах, эрх баригчтай уулзах гэдэг юм уу ийм байдлаар ажлын хэсэг гарч бол ажилладаг. Ялангуяа одоо гэмт хэрэгт буруутгагдаад шоронд орсон тэр нь хэлсэлгээр улс төрийн зорилготой шүү гэдэг юм уу ноцтой хэрэгүүд дээр бас гэдэг. Эсвэл шүүх хурал болсон тохиолдолд энэ дээр шудраг шүүхийн процесс явагдаж гинүү гэдэг дээр хараад бус хөндлөнгийн шинжээчийг бус томилж явуулах ийм бас арга хэмжээнүүд болдог гэсэн үг. Монгол улстай холбоотой хэрэг дээр өөрийн улстай холбоотой хэрэг дээр хөндлөнгөөс оролцож болохгүй гэдэг зарчимтай байдаг. Тэгэхээр яг Монгол улстай холбоотой хэрэг дээр бол би ерөөсөө оролцдоггүй, саналаа хэлдэггүй, шийдвэр гаргалтанд оролцдоггүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө хаалттай хуралддаг учраас мэдээж ямар нэгэн хүнээс бол мэдээж өргөдөл буюу гомдол ирсэн байгаа. Булган Туяа гэдэг энэ парламентчдын эрх нь одоо зөрчигдөд байна гэдэг тэгээ энэ дээр нь тулгуур шийдсэн байгаа. Эрүүгийн хэрэг, төрийн эрхийг дээд байгууллагын эрхийг хууль бусаар авах гэлээ гэдэг одоо эрүүгийн хэрэгт буруутгах ч нь бол хурал удирдсан үйл ажиллагааны хувьд бол тухайн парламентчийн одоо бүрийн эрхт бол нэлээд
ноцтой нөлөөлөх үс юм санаа зовлонсын асуудал болж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Эрчим хүчний үн нэмэгдэн гэх мэдээлэл хаа сайгүй тарж эхэлсэн. Үүнийг эрчим хүчний сайд найдлаа үгүйсэхгүй байгаа ч яг тийм гэж батлахгүй байна. Хэдий эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлага тулгараад байгаа ч эдийн засаг хүнд байгаа энэ үед засгийн газар ийм шийдвэр гаргавал иргэдэд дарамт учрах нь мэдээж. Иймээс засгийн газраас татаас өгөх хувилбарч яригдаж байна. Учир нь эрчим хүчний салбарынхны ажилчдынхаа цалинг тавихын тулд банкнаас зээл авч бүр сүүлдээ үр ширээ төлж чадахгүй байдал түрээд байгаа юм байна. Ойрын хугацаанд төлөх шаардлагатай үр гэхэд л 500 тэрбум төгрөгөд авчихад байгааг эрчим хүчний сайд найдлаа хэлж байсан юм а. Иймээс яаралтай бодлогын шийдэл хүлээгдэж байна. Харин тэрээр эх 7 хоногт ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгээ танилцуулна гэлээ. Үн нэмэх тухай шууд тийм юус яриаггүй. Үнийг харин зохистой төвшөнд авчирч тухай асуудал бол байгаа. Үр ашиг бүтээмжийг дэвшлүүлэх, засаглалыг сайжруулах, зардлыг хэмнэх, өртгийг бууруулах. Нөгөө талаасаа одоо энэ тариф нь өртөгтэй бас хэд хол тасархай байж болохгүй. Энийг зохистой төвшөнд авчирч одоо хэрэглэгчдэд дарамтгүй, ажиллаж байгаа ажилтнуудаа бас хохирлгүй, хөрөнгө оруулж байгаа бизнес эрхлэгчид иргэдэд бас дарамтгүй ийм дундын зохистой төвшөнд авчирч тухай ийм бодлого ярьж байгаа шүү. Яавал салбар нь ашигтай хэрэглэж хохирлгүй байх вэ гэдэг талаас нь ярьж байгаа шүү. Тэгээ хэрэглэгчид ямар ч гэсэн дарамтгүй байдлаар шийдэх тухай ярьж байгаа. Тэгэхээр засгийн газрын төвшөнд ярилцсан. Тэгэхээр үн нэмээд ч юм уу, тэрнээс болоод хэрэглэж хохироод ч юм уу, үнийн түвшин өсөөд ч юм уу, тиймэрхүү одоо сандрах гэдэг юм уу, өшгөн говьлох гэдэг юм ямар тийм хандлага шаардлага байж утгагүй зохистой төвшөнд нь шийднэ. Хэрвээ засгийн газраас айлаас өгөх юм байна. За тэр бол судалж байгаа, тооцож байгаа зүйл байгаа. Тэгэхээр одоо бол яг тэг нэг хэлэхээр ярьж байна. Ямар ч байсан ерөнхийдөө өөрөө мэдэгдсэн байгаа. Иргэдэд хал болгүй дарамт учруулахгүйгээр айжим энэ үнийг зохистой төвшөнд навьчих хэрэгтэй багч. Дизель түлш болон тариалангийн өрний үн нэмэгдэж өнгөрсөн жилтэй харьцуулахад тариалан эрхлэлтийн зардал 2 дахин нугарч нэмэгдэжээ. Үүнтэй холбоотой намар болон өвөл хүнсний ногоо Улаанбуудайн үн тэнгэр татах эрсдэлтэй байгааг тариалан эрхлэгчид хэллээ. Улаанбуудайн үр тонн 1 саяас хэтэрдэггүй байсан бол одоо 2 сая төгрөгт хүрч нэмэгдэжээ. Үүнээс гадна дизель түлшний үн 5,000-д хүрч өнгөрсөн жилээс 50-70% нэмэгдсэн. Хэдий 10,000 тонн дизель түлш хөнгөлөлтөө үнээр нийлүүлэхээр болсон ч үүнийг томоохон хитэн тариалан эрхлэгчид авч бусдын хоосон үлдсэн гэдгийг хэлж байна. Нөгөөдөгөр бордооны үн 20 орчим хувиар өссөнөөс гадна хомсдолч үүсэх шинжтэй байгаажээ. Жилд 15,000 тонн бордоо импортоор манай улс авдаг учраас тариалан эрхлэгчдэд дахин эрсдэлтэй жил болж байна. Товчхондоо бол манай улс урд болон хойд хөршөөсөө 2 дахин өндөр зардлаар тариалан эрхэлж байна гэж тариалан эрхлэгчид илэрхийллээ. Тийм ч учраас ирэх намар өвөлд дотоодын ногоо болон гурил будааны үн огцом өсснөөр үндэсний тариалан эрхлэгчид орлогогүй болж харин импортын хямдхан ногоо гурилны борлуулалт нэмэгдэх нөхцөл бүрдээд байна. Яг ингээд хилээ заатал тэгээд өнөөдөр тал үнээр бараг ингээд Улаанбуудаа үйлдвэрлэдэг гэж. Үрийн бодоо гэхэд 2,500-аар өгч шүү дээ. Дантай холбоотой нөхцөл байдлаас нь шалтгаалаад бол ганцхан үр гэлтгөө бордоо бусад бүх зүйлсийн болоод жоохон үнийн усаас нэмэгдэлтэй л байна. Манай бордооч тэгэл угаасаа л Оросоос ирдэг. Тэгэл тэр нь угаасаа л жоохон үнэтэй хэцүү шүү дээ. Манайд ч өөрт нь фосфорын бордоо, калиум бордооны үйлдвэрлэл байхгүй. Хүнсгөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам тариалан эрхлэгчдэд Улаанбуудаа болон ногооны үрийг бэлтгэн нийлүүлдэг болсон. Гэхдээ өнгөрсөн жил төмөсний үрээ хангалттай бэлдэж чадаагүй учраас энэ жил үрний хомсдолд орж байгааг тариалан эрхлэгчид учирлаж байна. Үүнийг салбар яамч хүлээн зөвшөөрч батлан хийж байлаа. Гэхдээ энэ онд ургац хураалтаа өнгөрсөн оноос өсгөх зорилтыг салбар яамнаас тавьжээ. Тухайлбал нийт 633,000 гааз тариалалт хийж 474,000 тонн үр тариа, 453,000 тонн хүнсний ногоо, 287,000 тонн малын тижэл хураан авахаар төлөвлөжээ. Салбар яам шатхуун болон үр тарианы хомсдлоос сэргийлэн ажиллаж байна гэлээ. Үүнтэй холбоотой тариалан эрхлэгчдийг дэмжих зээлийг 130 тэрбумаас 185 тэрбум болгож нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн жилүүдэд бол энэ байгалийн давхч хөгжин зүйлх бол ган тариалан бүсмтгүүд нэлээд байсан. За үүнтэй холбоотой ургацын хэмжээ буурсан. За ургацын хэмжээ буураад ирэхлээр бас үрийн нөөц бүрдүүлэлт бол бас хангалттай хэмжээнд байгаагүй. Тэгээ үүнтэй холбоотойгоор үрийн нөөц дутагдж байгаа ийм асуудлууд байгаа. За энийг бол мэдээж импортоор нөхөхөөр ингээд ажиллаж байна.
Өнгөрсөн 2 жилд хэд халал болон ганаас болж толгой өндийгөөгүй тариалан эрхлэгчид энэ жил дахин геополитикийн асуудлаас болж дахин хямралд өртөж байна гэлээ. Тариалан эрхлэгчдийн сэлбэг засвартаа ашигладаг нэг ширхэг боолтноос эхлээд үр тариа, дизель түлшгээд бүх юмных нь үн өсчээ. Тийм ч учраас иргэдийн гар дээр очих ногоо гурилны үн хамгийн багадаа 60% өсөх эрсдэл бий гэдгийг тариаланчид сануулж байлаа. Хэдхэн сарын дотор махны үн килограмм тутамдаа 10,000 төгрөгөөр нэмэгдлээ. Өхрийн махал гэхэд түүхэндээ анх удаа 30,000-ыг даваад байна. Монгол улсын хувьд энэ бол зүгээр нэг үнийн өсөлт биш, үндэсний хэмжээний санхүүгийн хямрал болон хувираад байна. Юунаас болж ийм нөхцөл байдал үүссэнийг манай сэтгүүлч тодрууллаа. Одоогийн аншаар 1 кг өхрийн махаар 4 амбултай айл дунджаар 2-3 удаа хоол хийдэг гэж тооцоож үзье. Өдөрт 1 удаа хоол хийдэг айл сард 12 кг мах худалдаж авах шаардлагатай. Ингээд сарын зардал нь 400,000 төгрөг болно. Харин өдөрт 2 удаа хоол хийдэг айл сард 24 кг махыг 800,000 төгрөгөөр худалдаж авна. Өөрөөр хэлбэл сарын 2 сая төгрөгийн цалинтай хүн сарын орлогынхоо 20-40%-ийг зөвхөн мах авахд зарцуулж байна. Хууч одоо ингээд 70,000-аар би чинь бараг 4-5 кг мах авдаг гэсэн чи одоо 2 кг гарав. Ийм л тэгсэн мөртөө цалин ерөөсөн мэдээгүй. Яг хэвэндээ. Бараг одоо би бараг 10,000 лангуу явахад ерөөсөө шинэ мах ерөөсөө байхгүй. Тэгээд ганцхан энэ газар энэ охин дээр л байж бусдын дандаа зойрны мах байна шүү дээ. Тэгсэн мөртлөө зойрны мах нь болохоор зөв бүр одоо 33-35. Тэтгэврийн бид нарт одоо маш хүнд байна шүү дээ. Одоо мах хүнтэй бүх юм өргөн хэрэглээний эмчид үнэтэй байна, гурал будаач үнэтэй байна. Ийм үнэтэй махыг худалдаж авахын тулд иргэд лангуу болгон руу өнгийж ирж хайж байгаа дүр зураг захуудад ажиглагдлаа. Энэ байдлыг махны худалдаа эрхлэгчид хүртэл батлан ярьж байна. Жишээлбэл махны худалдаа эрхлэгч Амина Ченж болон Малчтаас өдөрт 2 удаа өхрийн мах авч борлуулдаг байсан бол одоо олтгоо билсэн гэлээ. Өдөр тэгээд 1-2 өхөр зарна шүү дээ мэдээ. Тэгээд одоо тэгээд зарч чадахгүй. Тэгээд авъя гэт ч мах нь бас байхгүй. Бас нөөцийн махаа хадгалсан. Дээрээс нь хувь хүмүүсийн хадгалсан мах гэж байдаг байхгүй. Энэ жил тийм юм ерөөсөй байгаа. Одоо өдөр тусмал мах нь үнд ороод шүү дээ. Олдсон оогоохоос нь хэлэхэд хэцүү шүү дээ. Өдөр алган шинэ мах нь өсөөд, зайны мах нь өсөөд тэгээд олдохгүй болохоор мах ягаад үнд орж олдгоо байсан шалтгааныг худалдаа эрхлэгчдийн зүгээс гадагшаа гарах экспорт өссөн гэж харж байлаа. Харин салбар яамны зүгээс үүнийг үгүйсгэж өөр тайлбарыг өглөө. Манай улс 2023 онд 80.4 мянган тонн, 2024 онд 71.5 мянган тонн, 2025 онд 85.6 мянган тонн махыг экспортлжээ. Хэдийгээр гадагш гарах махны бит хэмжээ нэмэгдсэн ч гэлээ нийт экспортыг адуу болон төлийн мах эзэлдэг учраас дотоодын нөөц болон үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлөөгүй. Харин гол учир зэмлэн өвлийн шатхууны хомсдол гэлээ. Тэр нэг оны зааг дээр түншний асуудлууд нэлээд хомссон. Энэ дээр нэлээд бас нэг махны үнийн бас хөөрөлт нэлээд нэмэгчүү. Тэгээд залгуулад бас нөгөө цагаан сарын нөгөө баярын өдрүүд ингээд тавцаад байсан. Яг тэн дээр нөгөө эрэлт нэлээд өссөн, нийлүүлэлт нэлээд багассан. Ийм асуудлууд бас үүссэн болов уу гэж харж байна. За одоогоор бол одоо нэг сарын дараагаас л ихэд одоо шинэ махнууд гараад ирлээ. Инхээр бас нэг мөн докторчод эхлэх болов. Жил бүр хаврын улиралд зориулсан нийслэлээс мах нөөцлөлтгөө. Энэ жил нийслэлчүүд 5,000 тонн махны нөөцтэй. Гэтэл 5,000 гэдэг бол өмнөх жилүүдтэй харьцуулахад бага тоо. Өнгөрсөн жил 8,713 тонныг хадгалж байсан. Үүнээс өмнө 6,000 тонноос буусан удаагүй. Өөрөөр хэлбэл эд бэлтгэлийн үеэр хүртэл нөөцийн махаа хангалттай бүрдүүлж чадаагүй байгаа юм а. 2023-аас 24 оны зудны асуудлаас болохоор бараг 10 сая орчим толгой мал бол хорогдсон. За энэний нөлөө одоо бас энэ дээр бас харагдж байгаа байж магадгүй. Ийм шалтгаанууд махны үнийг магнаг болгожээ. Мах бол монголчуудын өргөн хэрэглээ. Өөрөөр хэлбэл гол зардлуудын нэг инфляцийг хөдөлгөгч гол нэрийн бүтээгдэхүүний сагсанд чухал байр суурь эзэлдэг. Энэ сагсан дахь бүтээгдэхүүний үн ханш нь Монгол төгрөгийн үн цэнийг тодорхойлдог гэж хэлж болно. Инфляцийн долларын өдрөө чинь бараг 50% нь бол яг энэ хүнсний бараа болчихж байгаа. 50% дотор дахиад махан бүтээгдэхүүний бүлэг чинь энэ хүнсний бүлэг дотор энэ өсөж байгаа бүтээгдэхүүнийх нь эзлэх одоо жингээр аваад үзэх юм бол бараг 60-70 орчим хувь нь махан бүтээгдэхүүний өсөлтөөс хамаарч байгаа. Ийм учраас инфляцид нөлөө үзүүлдэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, эдийн засагт дарамт үзүүлэхгүй байх үүргийг бодлого тодорхойлогчид, эдийн засагчид хүлээдэг. Японд 2024 онд цаг агаарт хэд халалт үүсэж, цагаан будааны хомсдолд орж
үнэн өссөн. Тухайн үед Японы засгийн газар ард иргэдтэй хандан та бүхэнд чирэгдэл учруулж байгаадаа харамсаж байна хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэтэл өнөөдөр хамгийн их мах хэргэлдэг ард түмнийхөө өмнө Монгол улсын засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр үл барам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа нь гайхалтай. Тэнгэр телевизийг сонгон үзлэгт баярлалаа үзэгчдээ 7-аар мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Хөдөө орон нутагт эзгүүрч хэрлэлээ ирээдүйд 330 сумаас 92 нь хөнгүүдэж буурай сахиж үлдэх эзэн ч олдохгүй нэ. Угтаа бол хүн амын төвлөрлийг сааруулах хүрээнд төр засгаас тусгай бодлогыг авч хэрэгжүүлдэг нэртэйж үр дүн нь тэг хувьтай үнэлэгдсэн байна. Энэ талаар нэрвчсэн судалгааг Монгол Улсын их сургуулиас хийжээ. Орон нутагт хүн амын төлөвлөлийг нэмэгдүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс эхлэн аймаг сумдад ажиллах төрийн албан хаагчдын цалин хөлсийг доод тал нь 40%-аар нэмэгдүүлж орон байраар хангах боломжийг нээж өгсөн. За 2023 оноос эхэлсэн энэхүү төрийн бодлого хөрсөн дээр буухтаад зорилгоо биелүүлж чадахгүй байна гэж судлаачид дүгнжээ. За яг бид нар саяны яг тэр бүс орон нутгийн эмзэг байдлын судалгаан дээр наадах гэж үнэлсэн. Тэг ямар ч үр дүн хэрэгжилт маш муу гарсан. Яагаад маш муу гарч байгаа юм гэхээр нэгд бол яхав гэхээр засгийн газар зүгээр тогтоол гаргаад аймаг болгоныг 10,000 хүнээр нэмэгдүүл гэдэг нь өөрөө маш хийсвэр одоо бодлого байхгүй юу? Чи яаж 10,000 хүнийг 1 жилийн дотор 2 жилийн дотор хаанаас авчиж тавих гэдэг юм тийм ээ? За тэгээд дэмжих механизм нь гээд бахан санхүүгийн хөшүүрийг ашигласан. Яг бодит амьдрал дээр тэр хэрэгжсэн үү гэвэл хэрэгжээгүй. Тэр засгийн газрын тогтоол бол хэрэгжээгүй. За нөгөө санхүүгийн хөшүүрэг механизмууд ингээд нөгөө аж ахуйн нэгжүүд орон нутаг руу шилжүүл баахан одоо татврын хөнгөлөлт янз бүрийн бас ярьсан. Бас яг ингээд очиж шилжсэн ямар ч тийм хөнгөлөлтөө олж авах нь байтугай тэнд үйл ажиллагаагаа ч явуулж чадаагүй. За тухайлбал Дундгой аймаг Хэн аймагт ирж ажилласан төрийн захиргааны албан хаагч үндсэн цалин дээр нэмж 80% нэмэгдлийг авдаг. Дээрээс нь 3 жилийн хөдөлмөрийн гэрээтэйгээр ирсэн албан хаагчдыг орон байраар хангадаг гэлээ. За үүний үр дүнд хэдэн 100-аар сумаас дайждаг байсан хүн амыг тогтоосон ч жилийн хугацаанд 50 хүнээр л бүл нэмжээ. Цаашаад хүн амаа өсөхийн тулд дид бүтцээ нэмэгдүүлэх шаардлагатай. За гэвч олсон хэдэн төгрөгөө орон нутаг өөрөө авч үлдэх бус улсын төсөв рүү нийлүүлж байгаа цагт хөдөө орон нутаг чадахгүй байна гэлээ. Аймаг орон нутагт олж байгаа төсвийн одоо татварыг том татвар төлөгч одоо тэр хүмүүс дээш одоо орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг энэ евро нийслэл рүү болон татварын ерхий газар татаад авчиж байна. Тэгээд эргээд нөгөө хуваарлж нэг шүлс шиг юмыг нөгөө орон нутагт нь өгдөг. Гэтэл тэр орон нутгаа хөгжүүлэх юм бол орон нутагт одоо тэр орон сууцнд байгаад сургууль цэцэрлэгийн сайн байгаад за сүлжээ бусад юм байх юм бол хүмүүс очиж ажиллахад ажлын байр бол байна. Хамгийн гол нь одоо нэг дэд үтсийн асуудал орон сууц нь байхгүй байгаа гэдэг. Сургууль цэцэрлэгийн сайн биш байна. Сүлжээ нь одоо болохгүй гэдэг ч юм уу. Ийм байхаар хүн очихгүй байгаа. Хүн очих юм бол одоо тэнд боломж их байна. Хүн дэд бүтэц хөгжсөн тухтай амьдрах боломж бололцоо бүрдсэн газар руу тэмүүлдгийг Өмнөгов аймгийн жишээнээс харж болно. За 10 жилийн хугацаанд хүн ам нь цөөрсөр байгаа 141 сум байхад эсвэргээр мянгаар хүн амаа өсгөж байгаа сум бол Өмнөговын Хамбогд сум. Энд хотхон хороолол, цахилгаан станц, сургууль цэцэрлэг гээд бүх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн. За ингээд суурьшлийн хүн амаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд 66%-аар нэмэгдүүлж чаджээ. Улсын төсвөөр цалинжиж байгаа цалин дээр Өмнөговын аймаг маань одоо нутгийн ишиг гэж энэ бүх одоо төрийн байгууллагын албан хаагчдаа одоо зөх хэмжээний нэмэгдлүүдийг олгодог. Энэ нь одоо төрийн байгууллагын албан хаагчид бас тогтвортой ажиллах, мөн одоо орон нутагт ирж ажиллах ийм сонирхлыг бол бас бий болгосон байгаа. Энэ утгаараа Өмнөговын аймагт бол одоо сайн багш, сайн эмч, сайн төрийн албан хаагчид ирж ажиллах ийм бас санхүүгийн одоо цалингийн дэмжлэгүүд бол бий болсон байгаа.
За эзгүүрч буй сумдыг хөгжүүлж ухаан ам тогтоох бодлогыг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн олж буй орлогыг улсын нэгдсэн төсөв рүү хүчээр төвлөрүүлэхгүйгээр орон нутагт нь орлогын тодорхой хувийг үлдээж нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг орондоо шаардлагатай бүтээн байгуулалтын ажилдаа хөрөнгө оруулалт хийдэг байх эрх мэдлийг олгох нь зүйтэй байна. За ингээд мөнхтэй улсын аймаг дэд бүтцээ хөгжүүлж эргээд татарсан хүн амаа нэгтгэж Улаанбаатарын хит төвлөрлийг сааруулах боломжтойг хэлж байлаа. Дэлхийн зарим улс хөгжингүй улс орнуудын хүн амын өсөлт үндсэндээ зогсчихсон гэхэд тол зөрөхгүй. Жишээлбэл Бүгд найрамдах Солонгос улсын 210 баг сургууль нэгж шинэ элсэгчгүйгээр энэ хичээлийн жилийг эхлүүлжээ. Яг ийм нөхцөл байдал манай улсыг ч ойрын ирээдүйд хүлээж байна. Монголд 6 жилийн өмнө өдөрт 200 гаруй хүүхэд төрдөг байсан бол одоо 150 болж буурчээ. Энэ бууралт үргэлжилсээр байвал 2040 оноос Монгол улсын хүн ам хөгшрөх шатанд орж эхэлнэ. Өнөө үеийн эд хөдөлмөрлөж байгаа залуусыг тэтгэврт гарахын цагт өнөөдөр төрж байгаа хүүхдүүд ажиллах хүч татвар төлөгчд болох ёстой. Гэтэл төрөлт энэ үед буурч байгаа нь ирээдүйн ажиллах хүчний дутагдал толгойн өвчин болж эхэлнэ гэдгийг судлаачид сануулсаар байна. За судлаачид төрөлт яагаад буурсан шалтгааныг тодорхойлжээ. За Монголд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн түвшин 2.6 болж буурсан. Дунджаар залуу гэр бүл 2 хүүхэдтэй л байгаа юм а. За гэхдээ залуучуудын хүсэл нь 3 хүүхэдтэй байх. Гэвч нийгмийн нөхцөл байдал тэднийг 1-2 хүүхэдтэй болох сонголтыг л хийлгэж байгаа юм а. За сарын цалин амьдрах орчноос сайжруулсан цагт л гэр бүлтэй олж хүүхэд төрүүлэх сонголтыг хийх болсон нь Монгол улсын хүн амын өсөлтийг түр зарцаахад хүргэжээ. Нэг хүүхэдтэй болох асуудал бол Монголд бол проблем биш. Ер нь бол нэг хүүхэдтэй болох магадлал 98%. Дараа нь нэг хүүхэдтэй жоод 2 хүүхэдтэй болох тэр магадлал 50% болоо буурч байгаа. Дараа нь 2 хүүхэдтэй жоод 3 хүүхэдтэй болох магадлал 30% болоо буурч байгаа байхгүй. Тэгэхээр тэр 2 хүүхэдтэй болмоор байгаа 3 хүүхэдтэй болох гээд байгаа тэр шийдвэр гаргалт нь төр олвол яах нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдийн тоон дарааллаас одоо тийм ээ дараалтаа нь уялдуулаад энэ хөнгөлөлт эдийн засгийн болоод энэ санхүүгийн хөшүүргүүдийг ялангуяа татварын хөнгөлтүүдийг ингээд орон сууцны энэ бодлоготой нь уйж өгөх юм бол илүү дарвтай үр дүн гарах байхгүй. Нөхцөл байдал иймдээ тулсан ч манай улсад хүн амын өсөлтийг дэмжих бодлого огт байхгүй гэдгийг судлаач хэлж байлаа. За гэхдээ салбарын яамны зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлуулахаар боловсруулсан ч засаг солигдож сайднаар сэлхийх бүрт буцаагцаар 3 жилийн нүрийг үзэж байна гэлээ. Ерөнхийдөө бол 3-аас дээш олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого бол олон улсад хэрэгжүүлдэг юм практик ажиллагаа. Гэхдээ манайх заавал хүүхдийн тоо гэхгүйгээр хүүхдийн тооноос хамаарч бас одоо хувийн орлогын албан татвараас одоо чөлөөлөх татвар нөөцийн одоо баримт бүрдүүлсэн тохиолдлын энэ дээр бас хөнгөлт үзүүлэгч гэдэг юм. Ийм олон санаануудыг бас энэ хуулинд илүү тусгаад оруулж байгаа. За октоо ол хүн амын тоон судалгаан дээр үндэслэн эртнээс төрийн бодлогыг залуурдаж байх ёстой. За жилийн статистик мэдээллээр хэдэн онд төрсэн хүүхдүүд хизээ 1-р ангид элсгэн хүртэл тодорхой гардаг. Энэ байдлыг урьдчилан харж тооцоолж чадсан бол өнөөдөр нэг ангид 50-60-уулаа игнэж суухгүй байсан. Ингээд энэ жилээс бахан сургууль цэцэрлэг нэмээд хот өдөөгөө барьж эхэлсэн ч төрөлт буурсан үзэгдэл ирээдүйд олон сургууль цэцэрлэгийг хоосруулж мэдхээр байна гэлээ. Жишээлбэл бид нар чинь алтан гахаа жилийн хүүхэд гээл тийм ээ. Их олон хүүхэд төрөөл. Тэгэхээр энэ төрөлтийн хүүхдүүд 6 жилийн дараа сургуульд орж ирнэ. 2 жилийн дараа цэцэрлэгт орж ирнэ гэдэг тооцоог бид хийж явах хэрэгтэй. Гэтэл одоо энэ 24-25 оноос эхлээд харах юм бол буураад эхэлж байна. Энэ бууралт хэдэн он хүртэл явах юм. Энэ прогнозыг бид бас хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ статистикийн судалгаагаар гарч ирж байгаа хүн амзын өсөлт бууралтын энэ динамик одоо явцуудыг бид нар энэ боловсролын бодлого төлөвлөлтөнд анхаарч үзэхгүй бол болохгүй болчиход байгаа. Жишээлбэл магадгүй одоо нэг хэсэг 12 жилийн сургууль бүх сумд аймгийн төвүүдэд олноор байгуулчих. Гэтэл хүн амын өсөлт цөөхөн болж байгаа үед эргээд бид нэр тэнд баахан 10 жилийн ерөнхий боловсролын сургууль барьсан байтал дараа жилд нь тэнд хүүхдгүй болчихвол яах. Тэгээ энэ сургамжийг жишээлбэл Солонгос бидэнд харуулаад байна шүү дээ. Өнгөрсөн жил ихэд бол
Нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн түвшин нэгээс доош түвшинд хүрсэн улс бол бүгд найрамдах Солонгос улс болсон. За тус улсын эрх баригчид төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд олон 100 тэрбум долларыг зарцуулж байгаа байна. За шинээр төрсэн хүүхдүүдэд тэтгэмж олгох, байр, орон сууц худалдаа авахд хөнгөлөлт үзүүлэх, амралтсны амралтын хугацааг нэмэгдүүлэх зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Харин манай улсын хувьд залуу гэр бүлүүдийг орон сууц, хөдөлмөр эрхлэлт, орлогын тогтвортой байдлыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж ажил амьдралын тэнцвэрийг хангах хөдөлмөрийн зохицуултыг тууштай дэмжих зэрэг арга хэмжээ авахыг мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж төлөх ёстой 6500 орчим иргэн байна. Тэдний 50 гаруй хувь нь тэтгэмжээ тогтворт төлөхгүй, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг холбогдох албанаас хэллээ. Хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй нь ганц бие ээжүүдэд санхүүгийн дарамт үүсгэж байгаагч тэд хэлж байсан юм. Харин гэр бүл саллалтын дараа хүүхдтэйгээ уулзах эрхийг эхнэрүүд нь хааж бодог болохыг эрчүүд хэллээ. Гэр бүл салсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу тэгээс 11 насны хүүхдэд сар бүр 271 мянга, 11-ээс 18 насны хүүхдэд 543 мянган төгрөгийн тэтгэмжийг өгөх ёстой. Гэтэл нийслэлийн хэмжээнд л гэхэд шүүхийн шийдвэрээр албан ёсоор салсан ч хүүхэддээ тэтгэмж огт өгдөггүй 3200 эцэг байна. Тэд ихэвчлэн тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, дийлэнх нь архины хамааралтай иргэд байгаа юм а. 3 сараас дээш хугацаагаар хүүхдийнхээ тэтгэмжийг өгөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар дансыг нь хаах, цаашлаад 7-30 хоног баривчлах зохицуулалттай. Гэсэн ч тэтгэмжээ өгдөггүй эцгийн тоо буурахгүй нэмэгцээр байна. Ямар албалагын арга хэмжээ хэрэгжүүлдэг вэ гэхээр цалин хөлснөөс суудгал хийх, арилжааны банкнд дэх мөнгө хөргөнөөс мөнгө битүүмжлэх, хуримтлагдсан тэтгэлийн төлбөр хэр хэмжээтэй байгаагаас шалтгаалаад төлбөр төлөгчийн хөрөнгө үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгөдөр төлбөр гаргуулах ажиллагааг бол хийдэг байна. Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой хууль чангарахыг ганц бие ээж нар нүдээ ширэгтэл хүлээж байна. Жишээлбэл иргэнэ нөхрөөсөө салаад 4 жилийн нүрийг үзэж байгаа ч ганцхан удаа хүүхдийн тэтгэмж нөхрөөсөө авч үзсэн тухайга болцлоо. Тэрээр цэцэрлэгийн насны хүүхдээ харж хандхаас гадна 2-3 төрлийн давхар ажил хийж амьдралаа ганцаараа авч яваа нэгэн. Тэтгэмжээ авч чадахгүй шүүхэд хандаж зөрчлийн тухай хуулиар дансыг нь хаалгасан ч өөр данс ашиглаж үл тоонд тэтгэмжээ өгөхгүй хിവэрэ байгаа гэдгийг тэрээр учирлаж байна. Нөгөөтэйгөр хүүхдийн тэтгэмжийн 271 мянган хүүхдээ сургалт дугуйланд хамруулахад ч хүрдэггүй учраас цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Шүүхийн шийдвэр гараад за нэг баг эхний нэг сар өгсөн дөө нэг л удаа өгсөн. Тэрнээс хойш тэгээд ерөөсөө өгөөгүй. Тэгээ ер нь бол ингээд шүүх цагдаад одоо ингээд хандаад ч ер нь бол нэмэр болсон байна. Одоо энэ хуулийг юм чангадах жижил одоо ганц бие ээжүүд болон ганц бие ирчүүд ч байгаа тий. Тэр хүмүүстээс ингээд хэрэгтэй ах юм болов. Харин ганц бие аав нарын төлөөлөл мөнгөний бололцоогүй учраас тэтгэмжээ өгч чаддаггүй тохиолдол цөөнгүй гэдгийг ч хэлж байна. Нөгөөтэйгүр нөхрүүд салсныхаа дараа хүүхэдтэйгээ уулзаж чаддаггүй, зориудаар уулзуулахгүй эрхийг нь зөрчдөг гэдгийг хэлж байна. Үүнээс гадна хүүхдийн овгийг хойд эцгийнхэн нэрээр дураараа сольдог учраас үүнийг хамгаалах хууль эрх зүйн орчныг чангаруулах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Хаана оршин сууж байгаа нь хаана байгаа нь тодорхой. Хүүхд шилжүүлээд өөр сургуульд оруулцдаг. Ингээд нэг эцэг хүний хувьд эргээ хүүхдтэйгээ холбоо ойрох, хүүхдтэйгээ харилцаа холбоотой байх энэ асуудал бас тэр ирэх ус зөрчигдөг. Нөгөө талдаа бас нэг өдрөл залгаа шууд одоо хүүхдийн чинь овг нэрийг одоо шилжүүлэх гэж байгаа маа, солих гэж байгаа маа. Одоо байгаа хүнийхээ нэр дээр одоо овгийн шилжүүлмээр байна гэл ингээл ярих чинь. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 мянган гэр бүл гэрлэлтэд цоцлуулжээ. Салж буй 2 гэр бүл тутмын нэг нь хүүхдийн тэтгэмжийн маргаантай байна. Үүнийг цэлцлэх хуулийн зохицуулалт болон хүүхдийн эрхийг хамгаалсан бодлого дутагдж байгаа эцэг эхийн төлөөллүүд хэллээ. Нөгөөтэйгүр хүүхдийн тэтгэмжийн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Долоор мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Ерөнхий боловсролын сургуулийн охтуудад технологийн мэдлэг мэдээлэл түгээх Girls in Code арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 100 гаруй дунд ангийн охтуудад оролцож хиймэл оюун болон зөв зохистой цахим хэрэглээний талаарх сургалтад хамрагджээ. Технологийн хурдцтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хэмэл оюун болон орчин үеийн үйлдлийн системүүдийн мэдээллийг эзэмших хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Георгсын код арга хэмжээ нь охтуудын мэдээллийн технологийн боловсролд хувь нэмэр оруулах, технологийн сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ жилийн хувьд хэмэл оюуны тусламжтайгаар өөрсдөд тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаарх сургалтууд боллоо. За, Георгсын ICT арга хэмжээ нь хамгийн анх олон улсын цахилгаан холбооны байгууллагаас санаачлан гаргасан 2011 оноос хойш олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүн орнууд жил болгон зохион байгуулж тэмдэглэж ирсэн. Энэ жил 15 дахь жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэгэхээр харилцаа холбооны зохицуулах хороо энэ арга хэмжээг 2016 оноос хойш дэмжин улс жил болгон зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээний онцлог нь охтууд захим ирээдүйг хамтдаа бүтээцгээе, хэмэл оюун ба хөгжил гэсэн сэдвийн хүрээнд дэлхийд даяар тэмдэглэл өнгөрүүлж байна. Арга хэмжээнд ирсэн охтуудын ихэнх нь хэмэл оюуныг өөрсдийн хичээл сургалт мэдэхгүй зүйлээ танин мэдхэд ашигладаг гэдгээ хуваалцлаа. Ер нь тэгээд ойлгохгүй байгаа юм а ч юм уу эсвэл мэдэхгүй байгаа юм а ChatGPT-ээс асуудаг. Одоо ер нь жишээ нь мэдэхгүй байгаа бодлого ч юм уу нэг тиймэрхүү эсвэл хоолыг жормор нэг тиймэрхүү юм асуудаг. Ер нь бол нэг их бол одоогоор нэг ашиглахгүй байгаа. Тэгээд нөгөө нэг ойлгохгүй байгаа гадаад хэлний хичээлүүдээ бас жоохон асуудаг. Он цаг ингээд явах тусам ингээд AI хөгжөөд илүү ингээд дэвшилтэд технологи шинээр гарч ирээд ер нь амар ахиц дэвшилтэд хөгжилтэй байгаа. ChatGPT дээр мөстэй юу ChatGPT-с хаяа мэдгүй зүйл асуух юм уу тэгж эхэлдэг. Гэрийн даалгавар тэгээд мэдгүй зүйлээ одоо AI-аас асууж эхэлдэг. Ер нь ингээд AI бичлэгүүд тэгээд апп-уудыг танилцуулдаг хүмүүсээс мэдээллийг олж авдаг. Тийм янз бүрийн аппликейшн зүйлсүүдийг танилцуулж өгдөг тийм бичлэг хийдэг хүмүүсэдэг. Тэр хүмүүсээс л мэдээллийг олж авдаг. Технологийн зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх нь дэлхийн нийтийн тулгамцсан асуудлуудын нэг болоод байна. Буруу зохисгүй хэрэглэнээс үүдэн сошиал медиад онтох, худал хуурмаг мэдээлэлд автах зэрэг олон асуудлууд бий болж байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд хүүхэд багчуудад багаас нь мэдээллийн технологийн мэдлэг боловсролыг олгох нь чухал юм. Улаанбаатар марафон эх сарын 23-ны өдөр 11 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Улаанбаатар марафонд жилд 30 мянга гаруй хүн оролцдог. Энэ жилийн марафон гүйлтэд оролцохоор одоогийн байдлаар 11 мянган хүн бүртгүүлжээ. Бүртгэл нь эх сарын 1 хүртэл үргэлжлэнэ гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Энэ жилийн хувьд дэлхийн болон Азийн хөнгөн атлетикийн холбооноос марафон тэмцээний зөвшөөрлийг аль бие ёсоор авсан олон улсын тэмцээн болж байгаагаараа онцлогтой байна. Түүнчлэн энэ жилийн хувьд Оросын холбооны улс, Япон, Англи зэрэг 5 улсаас оролцогчид бүртгүүлжээ. Нийт оролцогчид 7 төрлийн зайнаас сонгон гүйх боломжтой байна. Мөн энэ жилийн хувьд 21 км болон 42 км-ийн зайн гүйх замын маршрутад өөрчлөлт оруулсан гэлээ. Марафон зохион байгуулагдах байршилд тухайн өдрийн 06 цагаас 18 цагийн хооронд авто замыг хаан гэдгийг холбогдох албанаас мэдгдлээ. За, Улаанбаатар марафон гүйлтийн төрлүүд нь бол 42 км, 195 м, 21 км, тэг 95 м, 10 км, 500 м, 1500 м, 800 м, 500 м гэсэн 7 төрлөөр гүйчид маань оролцсноо. Олон улсын гүйлтийн арга хэмжээтэй холбогдуулаад томоохон гудам замуудад өөрчлөлт орж хаагдж байгаатай холбогдуулаад нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн өөрчлөлт орж байна. За ерөнхийдөө томоохон хэвтэй гол магистралын инхтээврийн өргөнжлөө, нарны зам, дүний гарын зам, за тэгээд босоо чиглэлийн ерөнхийдөө хойноос орж ирж байгаа гудам зам, урдаас орж ирж байгаа гудам зам ингээд нөгөө инхтээврийн өргөнжлөө дагуудаа хаагдах учраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт оруулж ерөнхийдөө гол чиглэлүүд их тойрогоор явна гэсэн үг. Марафонд оролцогчид спортын эмч эсвэл харьяа хорооныхоо эмчид үзүүлсэн байх шаардлагатай бөгөөд зүрх судасны өвчтөй бол гүйхгүй байхыг холбогдох албанаас санууллаа. Нөгөөтэйгүр марафонд оролцохдоо 5-аас 10 хоног архи согтууруулах хундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Энэ жилийн хувьд марафон болох байршилд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 10 багийг гаргахаар төлөвлөжээ. Гүйлтийн үед хэд төлрөх сангахаас сэргийлж 20 минут тутамд 10-аас 100-аас 200 мл ус хэрэглэх. Тэгээд тухайн гүйлтэд оролцож байгаа бол гэмтэл холголтоос сэргийлж шинэ гутал шинэ хувцас өмсгөөс зайлсхийх.
тухайн өдөр гүйлтэд оролцсон хүмүүс гүйлт тусмагч хувцас олж өмсөх гэсэн зөвлөмжүүдийг өгч байна. Баярлалаа. Марафоны бүртгэл эх сарын 1-нд хаагдах товтой байна. Үйл ажиллагааны бэлтгэл ажил 80% явагдаж байгааг холбогдох албанаас хэллээ. Тэнгэр телевизийн 7 хорон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө анхаарал хандуулсанд баярлалаа.